2021 оны 8 сарын 30-ны шөнийн 12 цаг 40 минутад Тэгүү хотын нэгэн дүүргийн 119-ийн аюулгүй байдлын төвд яаралтай дуудлага иржээ. Эхнэрийг мань хутгалчихлаа, хурдан ирж туслаач гэсэн дуудлага. Тэгээд түргэн төслөн цагдаа нар яаравчлан Соо дүүргийн Писандах орон сууц руу очсон байна. Бүгд маш их төгссөн байдалтай очжээ. Яагаад гэвэл дуудлага ирэх үед хэрэг үйлцэн этгээдүүд одоо ч гэсэн хэргийн газар дээрээ байна гэсэн мэдээлэл ирсэн байсан тул илүү их сандралтай байв. Хэрэг хурдан очиж чадахгүй бол дуудлага өгсөн 93 настай өндөр насны аюулгүй байдлыг ч хамгаалах боломжгүй тул игцэгтэй нөхцөл байдал үсэд байлаа. Харин хохирогч эхнэр нь 72 настай хүн байж. Дуудлага хүлээн авснаас 20 минутын дараа түргэний эмч ажилтнууд газар дээр нь очижээ. Гэрт ороход дотор нь үнэртэй усны маш хурц үнэр байсан бөгөөд хамар цоргисон гэдэг. Тэгээд унтлагын өрөөнд очтол хохирогч эмэгтэй унсан байдалтай байж. Аз болоход амьсгал нь байсан ч биеийн байдал нь маш хүнд байлаа. Голцоо толгой, нүүр гар болон биеийн янз бүрийн хэсэгтээ нийт 60 гаруй удаа хутгалуулсан байсан бөгөөд түүнээс гарсан цус нь зөвхөн өөр дээр нь бус эргэн тойрныг бүгдийг нь цус болгосон байсан гэдэг. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч харамсалтай нь шөнийн 1 цаг 25 минутын үед амьсгал хураажээ. Харин хэрэг гарсан газар дээр шууд баривчлагдсан сэжигт нь 2 эрэгтэй бөгөөд хамгийн гайхмаар нь тэд дөнгөж өсвөр насныхан байв. Нэг нь 19-тэй, нөгөө нь 17-тай хоёр талигач эмэгтэй бол тэдний төрсөн эмээ нь байжээ. Тиймээс энэ нь өөрийн эмээгээ хөнөөсөн гэсэн аимшигт хэрэг болж таарсан байна. Гэтэл гэрт нь баривчлахаар ороход цагдаа нарын харсан энэ хоёрын төрөх байдал ихэд сэжиг төрүүлжээ. Хэдийгээр эмээгээ 60 удаа шахав хутгалж маш их цус урсан байхад гэмт этгээдүүдийн хувцас бие дээр нь бараг цус байгаагүй гин. Учир нь эмээ нь амь тавьж байх тэр үед тэд хоёулаа усанд орж биеэ угаагаад хувцас солиод гарч ирсэн байжээ. Тэрч бүхэл голлох үүрэгтэй нь гэгдэж буй ах нь өөрийн хийсэн хэрэгтээ харамсаагүй мэт байна. Юу болоод байгааг ойлгохын тулд эхлээд тэдний гэр бүлийн нөхцөл байдлыг сонсцгоё. 9 жилийн өмнө 2012 оны 8 сард эдгээр ах トゥ угийн эцэг их хоёр нь салжээ. Тухайн үед ах нь 9 настай, дүү нь 7 настай байв. Харамсалтай нь аав ээж хоёулаа хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэхээс татгалзсан төдийгүй бүр холбоогоо таслаад алга болжээ. Ингээд хоёр хүүхэд хоёулахнаа үлдэж эцэст нь өндөр настай эмээ өвөө хоёр нь өрөвдөж аваад хамт амьдрах болж. Гэвч ахмад настай өвөө эмээгийн амьдрал тум хүнд ядуу байлаа. Өвөө нь 10 жилийн өмнө доод биеийн саажилттай гэсэн хөгжлийн бэрхшээлийн онош авсан. Эмээ нь 5 жилийн өмнө мөн хөгжлийн бэрхшээлийн онош авч бараг ажиллах боломжгүй болсон байв. Амьдардаг байр нь 30 м квадрат хүрэхтэй үгүйтэй жижиг баригдаад 36 жил болсон хуучин тааруухан газар. Ийм амьдралтай байсан ч нас дээр гарсан хоёр З2-оо зүгээр гудамжинд гаргахыг хүссэнгүй. Тэднийг шууд л өөртөө өсгөхөөр болжээ. Цар бүр болдог нийгмийн халамжийн мөнгө сая 850 мянган вон. Дээрээс нь хөгжлийн бэрхшээлийн тэтгэмж бусад өрх толгойлсон гэр бүлд олдог жижигхэн дэмжлэгийг нийтэд нь нэмээд ч 4 хүний амжиргааг хангахад огт хангалтгүй 2 сая 400 мянга орчим воны орлого болдог байв. Ингээд аргагүй эрхэнд имэн өдөр бүр гудамжнаас цаас, лааз гэх мэтийг төвж жаахан ч гэсэн болтгой мөнгө болгодог, түүгээрээ ч бас бага ч гэсэн хуримтлал үүсгэхийг хичээж, зээнэр нь том болох үед өгнө гэж мөрөөддөг байв. Гэвч эмээгийн энэ бүх зүтгэлж эцэстээ нэмэр болсонгүй. Ах トゥ хоёр улам дүрсгүй аюултай болж эхэлжээ. Тэд хоёулаа гүнзгий түгших эмгэх, уур уцаараа барих чадваргүй байдал мөн оюун ухааны хувьд сул талтай байсан тул сургуульдаа дасан зохицох чадвар муу олон асуудал гаргасан гэдэг. Бас бие том, хүч чадал сайтай тул элдв зодон зөрчилд орооцолдож цагдаад олон удаа очиж байсан. Тэр болгонд имэн гомдол гаргасан хүмүүс рүү өөрөө очиод уучлал гуйж учрыг нь олдог байжээ. Гэтэл тэдний үйлдэл улам ноцтой болсон байна. Дүү нахлах сургууль дээрээ өмнө дэгдээж багшигаа айлган сүрдүүлээд сургуулаасаа гарч ах нь ч бүр ноцтой асуудалтай болжээ. Аргагүй эрхэнд хэрэг гарахаас яг 1 жилийн өмнө 2020 оны 1 сард том ахыг нь эмнэлэгт албатан хэвтүүлж ноцтой зан төлөвийн эмгийг уур уцаараа барих чадваргүй гэсэн оноштойгоор 3 сар сэтгцийн эмнэлэгт дэмжлүүлсэн гэдэг. Хэсэг хугацааны дараа гарсан ч эмнэлгээс өгсөн сэтгэл гутралын эсрэг эмийг тогтмол хэрэглээгүй. Үүгээр зогсохгүй ах トゥ хоёрын төрөмгийн авир
зөвхөн сургуулаарч зогсохгүй гэртээ хамт амьдардаг эмээ өвөө хоёртоо ч хүчирхийлэл үзүүлэх болжээ. Хөршүүдийн яриагаа эмээдээ хараалын үг хэлэх, эмээн загнахад том ач нь нэмээ рүүгээ дайрч тавьшлах тохиолдол олон удаа харагддаг байсан гэжээ. Гадаа танхай дуу хоолой хэрүүл маргаан өдөр бүр шахам сонсогддог тул арай л дэндэж байна даа гэж хөршүүд бодож байсан ч эмээ өвөөгөө алах хүртэл зүйл хийн гэж хинт санаагүй байжээ. Ингээд хэрэг гарсан үед баривчлагдсан ах トゥ хоёроос цагдаа нар та нар эмээгээ яагаад алчих уу гэж асуухад ах нь төвөгшөн уурлаж буй шинжтэйгээр өө дандаа л загнадаг шүү дээ хэмээн хариулжээ. Шүнжин тоглоом тоглох юм яагаад шүн копи уугаад байна гэж өглөх үед байсан бололтой. Иймэрхүү зүйл айл ч айл байдаг шүү дээ. Гэтэл ах нь яагаад ч энэ бүхэн дэндүү эмзэглэж дотроо уур бухимдал хуримтлуулж байжээ. Хэрэг гарахаас нэг өдрийн өмнө буюу 8 сарын 29-нд том маргаан гарсан гин. Тэр өдөр эмээн энэ хүнсний тэтгэмжийн картаар дэлгүүр орж юм аваад ир гэж хэлэхэд ах нь яахаараа энэ карт ашиглах ёстой гэж ичээд байна гэж ихэд ууралжээ. Тэрийг сонсоод ууралсан эмээн чи хор хүрээд манай гэрээс явж өөрөө ганцаараа амьдар гэж чанга хэлсэн байна. Үнэн дээр эмээн ач нараа үнэхээр хөөж явуулна гэхээсээ илүү том болоод өөрөө бие даагаад амьдраарай гэсэн санаагаар хэлсэн байж болох. Учир нь эмээн ач нартаа өгөхийн тулд нууцаар мөнгө хадгалдаг байсан шүү дээ. Тэр их зэмлэл ширүүн үгсийн ард ач нараа дэх сэтгэл үргэлж байжээ. Гэтэ тэр өдөр эмээн гэрээс яв гэсэнд ах нь ихэд сандарч твцсэн байна. Хөөгдөд гарахаар би хаана амьдрах юм бэ гэд дахиад л уур хилэн төгшөөрн дээд зэгтээ хүрчээ. Тэгээд эмээ өвөө байхгүй бол энэ байшин угаасаа л минийх биш үү гэх гаж бодол төрж тэр нь аль болох хурдан эмээгээ алчихыг гэсэн хэрцгий шийдвэр болж хуурсан байна. Өвөө удахгүй нас барна гэж бодоод эхлээд эмээгээ алъя гэж төлөвлөсөн гэдэг. Ах нь цагдаа нарт цаазаар авах ял байхгүй юм чинь баригдвал шоронч бас тийм үү биш. Хоолунд унтах газар бүх юм байгаа гэж бодсон гэдгээ хэлжээ. Тэгээд интернетээс хүн алах арга гэж хайгаад 8 сарын 29-ний орой 10 цаг 26 минутад дүүдээ эмээг алах уу? Хоёулын шиг толгой муутай юу ч сураагүй хүмүүс 20 нас хүрээдч гэсэн үлбэрч өхөн. Айлч газар ажилд авахгүй найдлагагүй шүү дээ гэсэн утгатай мессеж илгээжээ. Харгас агуулгатай мессежинд дүүн ердөө тгий гэсэн хариу өгчээ. Үүнээс өрдөө 2 цагийн дараа буюу 30-ны шөнийн 12 цаг 10 минутад ах トゥ хоёр аллах үлдэхээр шийджээ. Эмээн гадаа хог түүж яваад шөнийн цагаар гэртээ орж ирж байсан бөгөөд эхлээд угаалгын өрөөнд орж усанд орсон байна. Энэ хооронд ах нь галцоогоноос хоолны хутга шүүрэн авчээ. Удсан ч үгүй угаалгын өрөөнөөс гарч ирсэн эмээн өрөөндөө ороход ах нь дагаж орсон байна. Тэгтэл эмээн мэдэж яасан бэ чи чинь хутга яах гэж барьсан юм хурдан тавь. Эмээн тэр үе цагдаа дуудлага өгөх гэж байхад ах нь уур нь хурж галзуурч хутгаар шууд эмээгийнхэн толгой, хавирга, гуй гэх мэт газар руу хэд хэдэн удаа хутгалжээ. 77 настай эмээ 19 настай хүүхдгээ яаж дийлэх вдэ? Сүүлдээ орилж чарлаж байгаад ухаан алдчихэ. Тэр үед ах нь дүүдээ чимээ гаргахгүй тулд үүд цон хаагаад эргэж орилсан байна. Дүүн цонхоо хааж дараа нь шалан дээр унсан эмээгээ цусандаа хутгалдан амьд тавьж байгааг зүгээр л хараад зогссон гэдэг. Харин өвөө нүг явдлыг хараад мөлхөж очиод бололтой гэж уйлангуйгаад ч ямар ч нэмэр болоогүй байна. Эмээгийн зүрх өөрших хүртэл хутгалуулж цус гарч байсан тэр үед ах нь өвөө дээрээ очин хутгатайгаа түүний дэргэд сууж өвөөч бас хамт өхмээр байна уу гэж асууж. Өвөө уйлангуйж би буруутай бүгд миний буруу тиймээс эмээгээ эмнэлэгт хүргэе гэж гуйжээ. Энэ үед бүх зүйлийг харж зогссон дүүн ахаа өвөөг зүгээр үлдээе гэж хэлсэнд ах нь зөвшөөрсөн үү? Ямартайч босож угаалгын өрөө рүү ороод биеэ угааж хувцас салсан байна. Гэр дотор аимшигтай их цусны үнэр дарах зорилгоор үнэртэй ус цацсан нь энэ хэрэгтнүүдийн хэрцгий айдас хүргэн байдлыг улам тодтогчээ. Ах нь усанд орж хувцас салих хооронд өвөө нь 119 рүү дуудлага хийж амжсан байлаа. Тун удалгүй цагдаа түргэн тусламжийн гэрт нэвтэрч ирээд ах トゥ хоёрыг газар дээр нь баривчилжээ. Үнэхээр л эмгэнэлтэй хэрэг. Ингээд баривчлагдсан ах нь юу буруу хийснээ мэдэхгүй мэт авирлаж шорон бол зүгээр шүү дээ. Даанч цуврал комик л үзэж чадахгүй нь харамсалтай гэж ярьж суусан гэдэг. Хүн өөрийн эмээгээ ингэж хэрцгийгээр алах нь үнэхээр л хүн чанарын хувьд байж боломгүй хэрэгүү эсвэл сэтгцэн эмгээс болоод ингэсэн хэрэгүү гэж цагдаа нар цочирч. 2 сарын дараа прокурор энэ эргийг шүүж том ахт нь бүх насаар хорих ял 30 жилийн хугацаатай электрон бугуйч зүүх
5 жилийн хамгаалалт хяналт тогтоолгох ялыг санал болгожээ. Дүүд нь бол аллагад тусалсан, оролцсон гэдгээр хамгийн ихдээ 12, хамгийн багадаа 6 жилийн ял нэгсэн байна. Удалгүй 1-р шатны шүүх хурал болж 2022 оны 1 сарын үед шийдвэр гарчээ. Гэвч гарсан шийтгэл нь үнэхээр хэтэрхий зөөлөн гэж олон нийтийг бухимдуулсан юм. Учир нь агт нь хамгийн ихдээ 12 жил, хамгийн багадаа 7 жил, хорих, дээрээс нь 10 жил электрон бугуйч зүүх, 80 цагийн хүчирхийллийн эмчилгээ болон сэтгцийн эмчилгээний сургалтанд хамруулах гэсэн ял өгчээ. Дүүд нь бол 2 жил 6 сарын хорих ял гэсэн ч 3 жилийн хугацаатай тэнсэн харгалзах, дээрээс нь 40 цагийн хүчирхийллийн болон сэтгцийн эмчилгээний сургалтад хамруулах шийдвэр гарсан байна. Энэ ялын хэмжээг сонсоод ер нь хүн алчсан ч ингэж бага ял авдаг юм байна гэж бодохоор хэцөөлөн шийдвэр гарлаа гэж хүмүүс шүүмжилсэн. Харин нэг талаас ахынч бас би үүнтэй санал нийлэхгүй гэж давд заалдаж, мөн прокурорч ялан дэндүү бага гэд давд заалджээ. Тэгээд 2022 оны 4 сарын үед давд заалдах шатны шүүх болж тэр үед 9 жил алга болсон байсан тэдний төрсөн их гэнэт гарч ирсэн байна. Ээж нь хүний айманд хүрсэн миний хүүхдүүдэд нэг боломж олгооч гэж шүүхтэр гуйсан боловч эцсийн дүнд давд заалдах шатны шүүгч мөн 1-р шатны шийдвэрийг хэвээр үлдээжээ. 2025 оны өнөөдрийн байдлаар ах нь ялаа эдэлж байгаа бөгөөд нэмэлт гэмт хэрэг гаргаагүй тохиолдолд хамгийн багадаа 7 жил хоригдохоор ингүүл 2028 оны 8 сард суллагдах магадaltaй. Тэр үед ах нь 26 настай болж байна. Дүү нь бол тэнсэн харгалзах ялаар суллагчсан одоо ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Харин ганцаар үлдсэн өвөө нь хэсэг хугацаанд Тэгүү хотын соод үргийн нэгэн асрамжид байгаад одоо охинтойгоо хамт амьдарч байгаа гэх мэдээлэл бий. Эхнэрээ алдсан гашуудал тэр аимшигт өдөр юу ч хийж чадаагүй гэдгээсээ болж энэхүү эмгэнэлийг даван туулахад бэрх байгаа. Хамгийн харамсалтай нь хэрэг гарсан өдөр мөрдөн байцаагчид хэргийн газар дээрээс угаасан сургуулийн 4-т хувцас олж харсан гэдэг. Энэ нь нэмээд нэгд өдөр хүүхдүүдээ сургуульд цэвэр хувцастай явуулнаа гэд өөрийн гараар угааж бэлдэж байсан хувцас. Шүүхийн шийдвэрт дурдсанаар энэ ах トゥ хоёр ирээдүйд буруугаа ухаарч гимшээсэ гэсэн санаа бий. Үнэхээр тэд эцэг ихтэй хаягдсан хүүхдүүдийг асран хамгаалж хайрлаж ирсэн өвөө эмээгийн сэтгэлийг хожимч гисэн ойлгож чин сэтгэлээсээ гимшээсэ гэж би бас хүсэж байна.